За юу яцхан залуусаа тэгээд эргэн суугчмын давтаа морил өөдөр бид аквариумын загсчдын вологийн хоёр маань тийм ээ манай хоёр нь агаар гавд ирсэн байна. Агаар амсгалж байна. Тэгээд та бүхэндээ энэ удаа нэг сайхан гоё мэдээ дуулгах гээд одоо Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэн агро парк гэдэг ийм газартай хамтран ажиллаад энэ хэмжээний хэдүүлээ. Бартер зохион байгуулъя. Тийм бартер зохион байгуулахаар болж байна. Тэгээд энэ бол 2-3 давуу талтай байна. Нэгдүгээрт цэвэр агаар бол янз юм байна. Агаар сайтай байна. Хоёрдугаарт бидний хийх заал маань заал дэдэг тийм. Ер нь жижигдээд хаач хийсэн тийм. Юу учраас нөгөө заал хурлын заал учраас нэлээ сайхан том зайтай, эндэртэй гэдэг аюу гой болохоор байна. Амралтын өдрөөр хийх учраас энэ гой газар хүүхдүүд авч ирэх юм бол хүүхдүүд сюрприз байна. Энэ газрын үйлчлэгээ нэг гоё үйлчлэгээ байна. Тэгээд тэрийг хэдүүлээ орж байгаа зүйлсүүд тий. Тэгээд хамгийн гол энэ их болсон шалтгаан нь манай загасчин залуу маань энэ ч ажилладаг тийм хүний нөөцөд ажилладаг юм залуу байгаа. Тэгээд тэрнээсээ гуугаа за ингээд холбоод өгөөч хэдүүлээ ингэя гэсэн чинь тэр маань окей. Хүрээ дээр уулзъя гэд тэгсэн. Тэгээд энэ нь бол хийхээ болсон тий. Тэгээд дөрвөн удаа ирээд бол бидний дэмжиж ажиллая тий. Тэгээд ерөнхийдөө энэ бартер зохион байгуулалтаа болсон шүү. Тэгээд дашир нэлгэд Тэмүүжиндээ маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ орж байгаад одоо Тэмүүжинтэйгээ та бүхний танилцуулъя. Тэгээд Тэмүүжин маань бидний дагуулаа тий. Тэгээд тэр нөгөө бартер бол гасар. За тэгээд тэр хүүхдүүд зориулсан сюрприз юу байна гэдгийг та бүхэндээ танилцуулъя. Тэгээд сюрприз гэхээр ингэж байгаа тий. Манайхан ч голцоо ирчүүд. Тэгээд нөгөө яг амралтын өдрөөр ингээд бартер гэдэг ингээд гараа явахаар бас нөгөө нэг ихнэрүүд жоохон та хараач юм уу тий. Тэнгүүд одоо хүүхдээ аваад нааши ирэх юм бол ихнэрүүд бол дуртай зүгээр явцгаа хамаагүй дааш яваад шүү дээ. Гэрээ цэвэрлээд тийм хүүхдээ аваад. Тийм учраас бүгдээрээ сайхан бартерийн өдрийг удахгүй зарлчих болно. Тэгэхээр бүгдээрээ сайхан бартертай ирж оролцоорой. Хэдүүл оёш ор танилцгаа. За одоо бүгдөө дотгошоо ороод танилцъя. Гоё газар байна. Тэгээ тий. Эхлээд Тэмүүжингийн өрөөлөө шууд орох уу? Тэгээ да. Тэгээ тий. Тэр чи ярьсан да. Ирж ийн гээд. Ярьсан. За ингээд орж ирэнгүүт үүднээсээ. Оолдаа. Ом байна. Би ч сая 2 давхар гэсэн. Энэ coin fountain байна. Тийм байна тий. 100 бол бас гүүрээр гарнаа. Тийм гүүрээр тийч нэг ер нь бол дээр ярихдаа энэ аквариумыг сэргэлээ та бүхний загсыг ирэхэд одоо цэвэр усаар ханганаа гэж ярьсан байгаа. Ярьсан байгаа шүү. За энэ хаягийн. Тийш дээ. За extension сая босоо явчлаа. Баянгол цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчт. За ийм газар хэдүүлээ бартер хийх гэж байгаа шүү. Тий, тэгээ энэний заал бол үнэхээр гоё. Хэдүүл одоо удахгүй танилцуулна. Тэгэхээр та бүхэн сувгаас хэлэхгүй үзээрэй. Лайк, subscribe дараарай. Тий. Тэгээд манай нэр явж одоо ийм гоё газар олсон шүү. Ихнийх амжилттай болно. За Тэмүүжингээр чиш үлээ. Иштэй нэг иштэй. За. Вау. За хүн байна уу? За сайн байна уу? За. Яваад ирлээ. За. За манай. За хоёлаа. Ингээ гараач. За тэгээд одоо би микрофоноо өгнө. Дэлгчи. Мань та бүхэнтэйгээ одоо зочноо танилцуулна. Өнөөдөр манай зочин. За тэгээд доороос яваад өмнө жих өрөөнд орж ирлээ. Сая нэг кофе уугаад бас нэг яах их яриад ингээ байж байна. Тэгээд одоо ийм нэг влог дээр нэг суур асуултууд байгаа байхгүй. Манай влог одоо бүр уламжил болцсон. Заавал асуухгүй л болохгүй. Хэдэн настайгаас хойш загтаж исэн бэ? За анх бол нэг хүүхэд байхад бол Кенли гэдэг ганц нэг бол тийжсэн тий. Гупи. Тэгээд тэрнээс хойш нэлээ олон жил завсарлаад коронавигийн өмнөх жилээс л шургуулсан доо. Тий, тэгээд загчд нь манай блогийн үзэгчд анзаарж байгаа хэрэг. Одоо урд нь орж исэн хүн болгон асуухаар
заавал Багдад хийж ирсэн байдаг байхгүй. Ихэнх нь. Тэгэхээр нэг одоо нөгөө ийм Багдад хийж ирсэн хобби ерөөсөө салж чаддаг юм болоо чи юу гэж бодчих. Манай би яг орооч гэж ороогүй юм л да. Сүүлд үү? Тий, сүүлд. Манайс нөгөө ирж танилцуулаа нөгөө загсаа байн гараал. За. Тэгээ ажил дээрээ загас авчирчихсан. Тэгээ чи нэг үзээд алдаач нэг ороод үзээч гээд. Тэгээ би чи нэг юм хийвэл ерөөхдөө тууштай хийдэг. Тэгээ шууд нэг жижиг аквариумаас эхлээл. Чи нэг 120 литр аквариум. Самсургүй явж байгаа бас нэг загастай хата таарлаа. 120 литр тийм жижиг аквариум уу те? Ер нь бол ингээд хурцгаа. Тэгээд чи мөнхөө хар нэг юм пом хийлвэ яалаа. Би мөнхөө хар нэг 4 давхар сет хамгийн анх хийлэгтэй шууд орсон байхгүй. Тэгээд эхлээд 3 давхрыг хийлгээд тэгээ нөгөө сам маань Багдад тэгээд 4 давхар болгоод тэгээд нилээ шуурхай. Одоо коронавигоос өмнө гэхэр чинь жил 10 одоо 4-5 жил болж гисэн тийм. Тэгээд ер нь яг энэ хугацаанд ер нь хамгийн их голчлт хийж ийсэн чинь хамгийн их сонирхтой төрлийн загас чинь мойл харсуулт чинь бас манай аймгийн юм уу яалт тэгэл хийжсэн. За. Тэгэхээр өнөөдрийн Тэмүүжинг оруулах болсон гол шалтгаан болохоор одоо бид ярилцаад энэ агро парктэй агро одоо Баянгол цэцэрлэг төрүүлэн гэдэг газартай хамтраад одоо ийм партнер зохион байгуулалт ба түрүүн бас гадаа хэлж ийсэн. Тэгэхээр хүүхдүүд нөгөө түрүү сюрприз байгаа гэдэгжсэн шүү дээ. Хүүхдүүдтэйгээ цуг ирүүл зүгээр байна шүү гэд. Тэгэхээр одоо хэдүүлээ яваад манай заалаа үзье. Тэгээд дээрээс нь хүүхдэд сюрприз гэдэг байгаа юм чи юу юм бэ гэдгийг харуулад явцгаая. Тэгвэл за тэг. Яв. За тэгээд түрүүнээс зөндөө ярьсан шүү дээ. Хүүхдүүдэд сюрпризтэй гэдэг. Яагаад сюрприз гэж яриад байна гэхээр одоо энэ ч нэг юм 3 үйлчлэгээ байна. Хүүхдүүдэд аваад энэ бартер дээр ирэх юм бол одоо хүүхдүүдэд та бүхэн одоо энэ ч сурагч багш байгаа учраас хүүхдүүдэд энэ 3 одоо тий танхимд ингээд өгчөөд өөртөө бартерт орж болж байгаа байхгүй. Энэ хамгийн гоё. За тэгээд тэр 3 танхим нь юу байна гэхээр нэгдүгээрт уран зургийн одоо бидний орж ирсэн байгаа уран зургийн танхим байна. За энэ нь болохоор яадын гэхлээр маш олон ширээ сандалтай хүүхдүүд орж ирээ суугаад өөрсдөө хүссэн зургийг зурна. Тэрүүн дээр гуаш байна тий. Тосон будаг байна, балын харандаа байна. Биер тий. Одоо ингээд хүссэн зургаа эсвэл бүр жоо хүүхдүүд ирэх юм бол цаанаас нь зураг өгөөд тэрийг бодуулах юм байна. За тэгэхээр мэдээж бидний өнөөдөр бол маш стресстэй нийгэм байгаа шүү дээ. За энэ чинь бас нэрээ дашид нэмээд хэлэхэд хүүхэд байж болно, том хүн байж болно, ер нь насны хязгаарлалт байхгүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь маш нөгөө тийм тайвшруулах, релакс музик гэж ярьдаг шүү дээ. Тайвшруулах, ай тавьж өгнө. Тэгээд дээрэс нь зураг зурна. Тэгээ бүр болохгүй яг ингээд нөгөө вайн хамгийн дээдлийн лимит нь бол вайн юм байлаа. Яг вайн жоохон шимээд ингээд нэг найз нөхдөр ирэх юм бол зураг зураад ингээд суух юм бол өнөөгийн энэ стресстэй нийгэмд ерөөсөө мультивитамин гэсэн үг. Тэгээ энэ болохоор ердөө 6,000 төгрөг. Тэгээ та зураг аваа явчихна. За тэгээ дараагийнх нь болохоор үрслэгээний ийм булан байна. Тэр нэгс ярьчих л да. Үрслэгээний булан байна. Тэр нь яадаг гэхэлэр ширээнүүдтэй ширээн дээрээ гоё хөрсийг насгцсан. За тэгээ танд үрслэх цэцгийг ч өгчин, өрсөлдөх савыг ч өгчин. Тэгээ та тэрийг өөрөө ингээд суулгана. Суулгаад хамгийн гоё тэр нь бас 6,000 төгрөг. Гэхдээ тэрүүн дээрээ хамгийн гоё нь үрссэн цэцгээ өөрөө аваа. Тэгээд томруулаад баараас хүүхдүүд чинь ингээд суулгалаа гэхэд хүүхд нь аваа явах нь шүү дээ. Тэгээ гэртээ аваачаад ургуулна гэсэн үг. Тэрийг таксны үн гэж бас ойлгох хэрэггүй бах тий. Тэгэхээр энэ байгууллага чинь өөрөө нөгөө төрийн байгууллага учраас ашигын бус мэдээж үрсэлгээ. За тэгээл тэр одоо тог цахилгаан дээрээс нь одоо тэр бодог шунх цаас гэх бүх юм зардал гарч байгаа учраас тэр зөвхөн тэр зарлаа нөх үүднээс ийм бага хэмжээний төлбөр авд юм байна. За гуравт нь болохоор энэ хоёрын үйлчлэгээ хам бол гуравт юу нэг амт нь болохоор үнгүй байдаг 1500. Тэгээд дахин нэг амт нэмэх юм 1500 гэсэн баха. Би тийг санаад байна. Тэгээд тэр нь болохоор ингээд нөгөө Монгол орны улаан номонд орсон ховорцсон амттай байгаа тий. Виртуал орчинд яг юм хажуудаа байгаа. Нэг хажуунаас ингээд харах юм байна. Тэгэхээр тэр бол үнэхээр гоё юм байлээ. Би бол хараад үзсэн байгаа шүү дээ. Би үзээ. Би бол ирээ зураг зурчсан, харчихсан гэсэн учраас
Тэр өдөр бол надад маш их амралттай байсан. Айгуу гоё өстэй. Тэгэхээр одоо яг гол битэрийн хийх гээд байгаа зүйл нь болохоор та бүхэн хүүхдүүдэд аваад ир. Авж ирээд энчээ ингээд хүүхдүүдэд багш нарт даатгаад үлдээчих. Тэнгүүдээ хэдүүлээ бартард орцгоё. Ийм байна залуусаа. Тэгэхээр энэ удаагийн бартар бол үнэхээр гоё болно тий. За би одоо зураг зурах гэж байна. Нэг дор ийм олон хүүхдүүдийг суулгаад бас хөөхө хормогчтой. Би зургийг дааж авахгүй. Би нөгөө багш нь хүлээж байгаа явчихжээ. Гэтэ одоо яг хөө би зурагтаа муу байсан л да. Тэвс нэг нар зурх уу. Зээ манай дэлэг зураг эхэлсэн. Чистэй өгшөө ингэж нэг хамаагүй ингэж нэг тийм сэтгэлээр шинэ шиг гоё тайвширлыг олох гэж яаж бас нэг юм гоё аа. Би ингээл дараа нь солих гэсэн шүү дээ. Зөө. Тэгээ энэ болохоор хажуугаар юм гоё ая тавьж өгдөг юм байлаа. Тэгээд битээр бол аяыг тавьсангүй яа тэгэхээр мэдээж YouTube дээр тавих учраас copyright ороод ирж магадгүй гэж айгаад аяыг нь бол тавиулаг байгаа шүү. Гэтэ ер нь бол багштай зурвал гоё болох хөө. Тэгээ чи нэг айл нэг зураг хараад зурч бол одоо ингээд яг санаа авч зурх согнууд бол энэгээр ингээд байж байна. Энэ олон хүмүүс энийг дор суулгаад ингээд зураг авна гэдэг чинь. За би өстө. Бүтэхгүй мэ. Би зүгээр загсаал юм. Чи наа зах сурчлаа, алтан зах сурчлаа. Яа. Ийм ихтэй. Нилээ авьяастай багшаар гоё заалгууд гоё юм байна. Би ч өөрөө яг юм зураг мөн сонирхож байгаа юм чинь. Яг ингээд зурвал гоё юм байна. Надад энэ аав юм шүү дээ. Тэг нааш амар шүү дээ. Ер нь бол тийм бэ. Борон битүү. За мэдвэл миний зураг бит. Чи харуулаад байгаа. За ер нь бас нэг өрөө нь бол яг иймэрхүү тогтчлолтой зохион байгуулалтаар тэгээ мэдээж аав нар маань хүүхдүүдэд дагуулад ирвэл ээж нар маань айгүй дуртай. Өөртөө хоббироод хүүхдүүдээ энд суулгаад багш нартай 6,000 төгрөгөөр зургийг зуруулаад тэр хоорондоо хэдүүлээ бартер хийгээд. Тэгээ бас зурсан зургийг авч явах юм байлээ. Хамгийн гол нь зурсан зургийг авч явна. Дээрээс нөгөө нэг яг нөгөө ахын шатны суурийг нь багш нь заагаад өгч учраас маш гоё. Хүмүүс зураг зурсан. Цовогийн зурсан зургнууд бол гоё л. Тэгээ ер нь бол тийм нөгөө баг насны хүүхд ирэх юм бол буддаг зураг өгч юм гэж байгаа байхгүй. Тэрийг будаал. Том хүүхдүүдэд бол ингээ хараад нэг юм деталуудтай тэдрийг хараад гоё зурчтай байна. Хамгийн гол нь ер нь бол яг зөвхөн сургалтын хичээл бол биш зүгээр. Ер нь бол тайвшруулах тийм зургаар тэр анхаарал төвлөрч тайвшруулах, стресс тайлах. Тэгээ яаж гадаа орчин агаар бол нэг эн чинь бол бараг хот Улаанбаатар хотод хамгийн том метр квадрат 50,000 м квадрат талбайтай гэсэн. Ер нь бол цаашдаа өргөжин гэж байгаа. Гадаа бол суулгац моднууд бол зөндөө байгаа учраас агаар бол цэврийн хувьд бол цэвэр. Нэг хол биш бас тийм. Хол биш. Дөрөвдүгээр класстаа зурдлаа шүү дээ. Тэгэхээр эн чинь ирээд яхаар бол одоо би таа бүхэнд бас мэдээж гадна орчинг бас харуулна тийм. За дараагийн англиа явъя тийм. За тэгээд хоёр дахь өрөө маань энэ өрөө байна. Ийм гоё. Одоо экологийн боловсрол олгоно гэдэг юм маань яг утгаараа энэ байж юм л да. Тэгээд энэ цэцэг нь ямар цэцэг юм бэ гэдгийг тайлбарлаж өгөх юм байна. За тэгээд энэ бортхыг нөх юм байна. Хөрсгийг нөх юм байна. Тэгээд энэ чинь өөрөөсөө хөрстэй. Тэгээд энэ чинээсээ хийгээд юугаа суулгаа. За яг ямар деталаар яаж суулгах юм. Тэрийг бол яг нөгөө багш нь зааж өгөөд. За тэгээд хүүхдүүд өөрсдийнхөө гараар ингээд цэцгээ суулгах юм байна. Тэгээд суулгасан цэцгээ авч яваад гэртээ ургуулна. Эсвэл бүр гэрт нь гоё ваар байдаг бол авчираад бас цэцгээ суулгаж бас болох юм байна. Дээрээс нь юм гарын авлагтай би чиний цэцэг сайн мэдгүй л дээ. Амар гоё гоё. Хэршлүүдтэй ингээд. Тэгэхээр бас нөгөө нэг баартер дээр хэдүүл зөвхөн одоо нөгөө хоббигоо ярихгүйгээр эхнэр хүүхдүүд аваад ирэх юм. Эхнэр хүүхдүүд энэ бол яаж уйдахааргүй бас зураг зураад 2-3 цаг ингээд болоо тий. Маш гоё байх юм байна. Тийм учраас энийг бол битээр бол үнэхээр гоё олзууршгаж хүлээж авлаа. Тэгээд дахин хэлхий агро паркийн хамт олондоо баярлаа. Загас чин дүүдээ дахин талархал илэрхийлээ тий. Ийм гоё
газар одоо бид бартрийг хин маань хүүхдүүдээ тэгээд маш гоё те орчинд ингээд ийм экологийн боловсрол олгох ийм боломж бүрдүүлсэнд гарч байгаа. За тэгээд ерөнхийдөө хэдүүлээ битээр одоо нөгөө цаг бага байгаа учраас бүр ихнээс нь ингэж өөртөө суулгасангүй ингээд суулгацсан юмыг авчруулаад ингээд та бүхэнд танилцуулж байгаа. Энэ бол мөнгөний бодлого шиг байна. Наа чи юу вэ? Гоё цэцгэлцэн. Эцэдээс кактус л үүдсэн шүү дээ. Тэгээ ер нь бол тийм юм байна. За тэгээд одоо сүүлийн өрөө чи юу вэ? VR. Virtual авчинтай. Гэтэ энэ маань бас 6,000 төгрөгийн үнэлгээтэй. Нэг хүүхд 6,000 төгрөгөөр өөрөө гоё цэцэгтэй болоод бүрслэгээтэй болоод тэгээд цэцгээ яаж суулгах талын мэдлэгийг олоод аваад гарна гэдэг нь өөрөө бол маш том. Тийм мэдлээ очоод дараа дараагийн маш олон цэцгүүдийг яг энэ аргачлаар суулгаад тийм мэдлэг болохоос гадна бас нөгөө нэг ээжтэйгээ ч юм уу автагаа ч юм уу ингээд цуг суугаад цэцэг өрслүүлээд тэрийг гэртээ авчиад ургуулна гэдэг маань тэр хүүхдийн одоо хожим том осныхон дараа нэг мартахдаггүй дурсамж байх болов гэж бас бодож ин л доо. Тэгээд ингээд маш их ингээд тайлбарлаад ингээд эерэг талуудаас зөндөө авсан байна тийм. Сурчлаад байгаа шалтгаан нь нэгдүгээр маш эерэг зөв. Тэгээ хоёрдугаар энэ газар маань одоо бидний одоо ингээд бартерыг хийж зөвшөөрөөд хамтран ажиллах болсон бол бид бол энийг бол сурцчлах, олон таниулах мэдээж ашигын бос учраас тийм. Одоо жишээнийх ашигын байгуулга байсан бол энийг одоо юу гэдэг нэг юуг нэг доор ээж нэг 20,000 ч юм уу тийм. Тэгээд нийлээ 40,000 ч болдог ч юм уу. Ийм байх байсан байх. Тэгээ 6,000 төгрөг гоё гоостой. Хамгийн гол нь аав нар доор бартаа. Мариус сагсаа. За 3 төгрөгөө. За тэгээ. 3 төгрөг танилцуулъя. Энэ өрөө маань Монголын нэг ховордсон амьтдыг хажуунаас нь харж болдог өрөө байгаамаа. За тэгээд мэдээж Монголын нэг ховордсон амьтанд бол хамгийн түрүүнд мазаалаа бааваа маань орох бах. За тэгээд энэ бүргэд уулан дах хавтгай гэд ер нь бол маш олон амьтдыг хажуунаас нь харж болд юм байлээ. Дээрээс нь бас ховордсон цэцэг ургамлыг бас яг ингээд харж болдог. За тэгээд бас нэг их таалагдсан юм юу вэ гэхлээр одоо жишээ нь мазаалыг харахын өмнө одоо мазаалагийн тухай одоо товч тайлбарыг маш ойлгомжтойгоор ингээд ярьж өгдөг юм байлээ. Тэгээд тэрийгээ сонсчоод их мазаалагийн хажууд очоод бүр төдийн хараад хажууд нөгөөж харахаар үнэхээр сонирхолтой. Одоо бид хоёрын гаргаж ирсэн одоо тэр реакшн бол бас л их гоё байсан. Дааж тэгээд нөгөө микээ унтраацсан байсан анзаарахгүйгээр ингээд энэ руу орцсон байсан байлээ шүү. Уучлаарай манайхаа. Өөр нь их гоё тайлбартай явж исэн юм аа. За ингээд энэ өрөөнд бол фейлдсэн байдیں۔ Гэхдээ бол та бүхэн өөрсдөө бартрийн үеэр ирээд өөрсдөө энэ ертөнцөөр аялцгаагаараа тэгээд бартрда олуулаа оролцох хэрэгтэй байгаа шүү манайхаа. Бүгдээрээ бөөндөө эрцгээгээрээ гэж хэн дахин уриалмаар байна, урмаар байна. За тэгээд одоо удахгүй та бүхнийгээ яг бартрийг заланда аваачиж бартрийг залаа танилцуулах болно. За одоо бидний хамгийн гол үндсэн бартер зохиох газар маань энэ байна. Сара. Ийм том, ийм гоё. Хангалттай манайхаа. Тий. За дээрэс нь энд байгаа ширээнүүд бол нэг ч ширээ үлдэхгүй. Бүгднийг нь авчин. За сандлуудаа хоёр талаараа явчин. Энэ дээр хүртэл суугаад бид нар юмаа тавиад бартер хийх бүрэн боломжтой. Тэн дээр тайз байж юм тийм ээ. Тайзан дээр тэгээд мэдээж бас нөгөө дуудлага худалдаанд оруулахаар загас байх юм бол тий гоё авцрацгаач болно. Тэгээд дээрээс нь бид нэр одоо маргаашнаас дэлгүүрүүдтэй холбогдоод бас дэлгүүрүүдийг өрөх тийм бодолтой байгаа. Оролцооч. Манайх угаас оролцсон. Тий. Найзууд бол оролцсон. Тэгээд одоо бусад дэлгүүрүүдтэй ер нь ярих бах. Ийм гоё газар байна. Бүгдөө нэг амралтын өдрөө энэ бартер худалдаа солилцоогоо хийн зохион байгуулъя.
Тийм. Хамгийн бол эхнэр хүүхдтэйгээ ихэд талбай хангалттай. Дээр Нэг хүүхдүүдтэй түрүүний үзүүлсэн зүйлүүдээр оруулчаад хоббита аав нар маань энд тий Загсаа ярина. Тэгээд мэдээж бас одоо энэ гадаа бол үнэхээр гоё утаагүй, ихэвчлэн утаагүй байдаг. Тэгээд дээрээс нь ингээд харагдсан аюу гоё тий. Тэгэхээр хүүхдүүд гадаа ингээд бас саснаа тоглож. энэ автомашины зогсоол хүртэл хангалттай байна тийм ээ. Тэгээд энэ газрын удирдлагатай ярьж байхад нэг юм бүр амжилтан загчижсэн. Юу вэ гэхлээр мэдээж олон хүн цуглах байх. Тэгээд энэ болохоор төвийн системд холбогдоогүй байна. За тэгэхээр ерөөсөө нэг ариун цэврийн цаас болон бусад зүйлсүүдийг ерөөсөө суултуур бочкид ерөөсөө хийж болохгүй шүү. Тэрийг ирж байгаа тэр одоо хобби нэгтэй найзуудаа хэлээрээ тий гэж загсан шүү. Тэгэхээр энийг үзээд ирж байгаа манай хобби нэгтэй найзууд байх юм бол энүүдээр анхаарчаарай. Гэтэ би тэр дараахт ямар хариулт өгсөн бэ гэхлээр мэдээж амьтан дижиж байгаа амьтан харилцаа залуус бол тийм эрэг хандлагатай хүмүүс байгаа. Тийм бол болохгүй хаа гэдгийг бол хэлчихсэн. Тэгээд дээрээс нь яг угаасаа дамжуулж хэлээрэй гэсэн учраас уламжилж байгаа шүү. Тэгээд одоо та бүхэн харал та ингээд хэдэл ийшээ явцгаая л да. Одоо мэдээж энэ хандлууд байна. Алмагад яаж байгаа учраас мик бол ажиллаж болж байна. Эндэр байна. Тэгэхээр хамгийн гол нь бас үнтэй одоо энэ бартараа ховор нандин юм байхаар байх юм бол хэдүүлээ авцраад энэ ч бас дуудлага худлаа зохион байгуулж болно. Тэгээд дуудлага худалдаанд оруулъя гэж хүсэж байгаа амтан байх юм бол битүүртэй төрүүлж ирээд доод үнийн саналаа дээрс нь ямар амтан оруулахаар тий байна гэдгээ биднэрт бас хэлчих юм бол битүүр тэрийг хөтөлбөртөө оруулах хөтөлбөрч явахтай тэгэл дундуур нь оруулаад ямар нэгэн байдлаар зарлаад дуудлага худалдааны цаг тавьж өгье шүү. Тэгэхээр та манайхан бас анх удаа бартер худалдаанд оролцож байгаа биш. Өөртөө бүх юмаа бэлдээд тэгээ авчирч ирсэн тийм ээ. Тийм. Тэгэхээр яг хөө тэр энэ байгууллагын хүмүүсийн зүгээс болохоор энэ ширээнд болохоор ерөнхийдөө загас тийм хүнд юм тавихуд болохоор найдвар багтай учраас энэ ширээнүүдийг бол ачлуулахгүй гэдээ бид тэрт хэлсэн байгаа. Тэгээ бас нэг юм нэг чухал хэл зарлах юм байна. Яг хөө энэ байгууллагатай хамтран ингэ хийж байгаа боловч би тодорхой хэмжээний бас хандив өгөхгүй болохгүй бах гэж үзээд энүүн дээр нөгөө такс энэ удаа таслыг гэж ярьж байгаа тийм. Таксны хувьд болохоор битээр ундаа ус 50000 төгрөг. Тэгээ ундаа усныхаа мөнгөө ягаад үлдэгдэл мөнгөний яг хэдэн хүн орж ирсэн юм цугласнаар нь тухайн байгууллагт ингээд хандуулж байгаа. Шилэн насны аргаар тий гэж явж байгаа. Энийг болохоор тухайн байгууллагатай бол яг үрсэлгээ тийм үү дараагийн үйл ажиллагаанд бас нэмэр болгооч мөн заг сонирхчдын зүгээс ийм үйл ажиллагаа зохиож юм. Ингээ бидний гинцэн баярлаа гэдэг ийм талархлын үднэс л гэж хийж байгаа шүү. Тий. Ерөөсө 50000 төгрөгийн такс ураагаа таксандаа бид бол бидний зүгээс ундаа усын өгнө. Тэгээд дээрээс нь та бүхэн түрүүн харсан бахтай хүүхдүүдэд экологийн боловсрол олгож байгаа энэ сургалтууд нь одоо нэг үрслэгээ аваарай ч гэдэг юм уу тий. Одоо шунх одоо зургийн хэрэглэлүүдэд аваарай ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тэгээд хандив болгож өгөх бодолтой байгаа. Тэгэхээр мэдээж нэг өдөр цэвэр агаарт гарчин за хүүхдүүдтэй ингээ сайхан экологийн боловсрол олгуулж өөрсдөө ингээ нэг өдөр бартер худалдаагаас хобби нэгтэй найзууд ах дүү нартайгаа уулзаж ингээ сайхан байх учраас нэг 50000 төгрөгийн тийм яг үнэтэй биш болоо гэж бодож байгаа шүү манайхаа. Хамгийн бол яг 50000-аа биш бас хажууд нь ундаа ус өгөх. Тийм ундаа. Нэг юм захихад нөгөө хүүхдүүдтэй ирж байгаа хүмүүс өөрсдөө нөгөө ингэж хоолоо ширээрээ. Энд чинь яг одоо ер нь бол ингээд цайны газар байгаа. Тэгэхээр цайны газар нь бол яг ингээд үйл ажиллагаа эхлүүлээгүй хоол унд нь гараагүй гэсэн үг тий. Ширээ сандал нь байгаа. Тийшээ орж суугаад хоол өөрсдийнхөө авчсан хоол ундыг идэж уухад бол чөлөөтэй гэсэн шүү тий. Алкохолноос бус юм бол энэ чөлөөтэй. За тэгээд заал маань юу байна тэгээд хангалттай болчих واخа. Хангалттай энэ бол хангалттай болно ийм том заал тэгээд орж ирээд яхад бол хангалттай гоё болчих واخ. Хамгийн сүүлд нөгөө нэг манай хууччул бол мэдж байгаа бах тий. Заалаа сайхан цэвэрлээд цэвэрлээд анх ямар үзэж авсан тэр чигээр хүлээлгэж өгөөд тэгээд үйл ажиллагаа бас. Хоёулаа цагаа хэд гэж тоолж байгаа вэ? Цагаа болохоор ерөнхийдөө 11-ээс орой 6 цаг хүртэл гэсэн бодолтой байна. Тэгээд яг энэ чэнэс станцын ийшээ ирэх учраас 4-5 үед гарахад болж байгаа төвжрэлтэй байж магадгүй буцах зам тий.
Тэгээ 6 гэдэг яхад амлалтын өдөр учраас ерөнхийдөө төгжрөл гайгүй байх болов гэж бодож штэ. Тэгээ бид хоёр ирсэн map зэт бүх Тэгээ бичлэгүүдээс одоо ингээд ер нь видеоны төгсгөлд яг нөгөө юугаа оруулчихна. Нааш ирж байгаа тий салж байгаагаас нааш замыг бичээд арга оруулчихна. хоёулаа хугацаагаа хилчүүл дээр юм шүү. Ер нь бол нэг 25-наас ер нь бол 30-ны хооронд. Гэхдээ хагасаа бүтэнсэн гэж шууд одоо баг л зарлаа тэгээд зараад өгөөч хий та тийм ээ. Сандраад байгаа хүмүүс юм. Ик. Зэ Бүтэнсэн 25 26 нь 26 юм байна. 2 сарын 1 сарын 1 сарын 26-нд 26-нд 11 цагаас өглөөрөө энэ зааланда баах худалдаага зохион байгуулад нэг өдрийг хоббигоор амьсгалаад хүүхдүүдэд бас нэг цэвэр агаарт гаргаад бас экологийн боловсролыг олгоод ингээд нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөцгөөё. За тэгээд манай влогийн төгсгөл хэсэг одоо орж ирж байна тий. Тэгээ өнөөдөр та бүхэн бол нэлээд сайн мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Тэгээд манай нэг яг энэ ч ажилтдаг Тэмүүжин дүү маань яг ихний ингээд яриаслал авсны дараа хурал залгадаа. Тэгээд ажилтаа болж таарлаа. Өнөөдөр бол ажлын өдөр байсан. Тэгээд за хоёр ах минь та хоёр өөрсдөө зохицуулаад иймаа танилцуулаад ийм байгаа шүү гэд. Тэгсэн тэгээд тэр зааврын дагуу битээ танилцуулсан. Тэгээд бас манай цог боц бас гид зэрэг ирчихээс учраас. Тэгээд мэдээж та бүхэн ч гэсэн маш сонирхолтой байсан баг. Тэгээд хэдүүлээ 1 сарын 25-ны 26-ны 26-ны ням гарагт 11 цагаас энэ уулзцгаа. Уулзахтаа хэдүүлээ та бүхэн юу авчрах юм гэж байна шүү дээ. Гой гой загснуудаа авчраарай. Тэгээд дахин хэлээ. Дуудлага худалдаанд оруулах загс байвал битээр төрүүлээд мэдээ дээрээ битээр зар дээрээ тавиад одоо нэлийн зар оруулна шүү дээ. Тэгэхээр зар дээрээ бас дуудлага худалдааныхаа мэдээллийг бас оруулах хэрэгтэй байгаа шүү. Бүхэн бас энийг шеэрлээрээ бусадаа хобби нэгт сонирхол нэгтнүүдтэй түгээгээрээ. Цэвэр агаарт экологийн сургалттай бартер худалдаанд бүгдээрээ олноороо оролцъё. Тэгээд Баянгол дүүргийн агро паркийн хамт олондоо дахин талархал дэвшүүлье. Тэгээд бидний зүгээс бол зохион байгуулалтыг бол маш хичээж хийх болно. Та бүхний зүгээс хүрэлцэн ирээ гэж хэлье да. За тэгээд мэдээж нөгөө Тэмүүжинගේ байна гэж бодоод битээр дэш харсан цаг гээд влогийнхаа аягыг авчирсан боловч дүү маань үнэхээр нөгөө хойшлошгүй ажилдаа албан ажилдаа байгаа учраас бид тэрийг бол хүндэх шалтгаан гэж үзээд одоо энэ аягыг нь бол өрөөнд нь үлдээн тий. За тэгээд бартер болох өдрөө уулзцгаая. Өөрийгөө хэлэхөө. Монголын аквариумын зах сонирхогчид маш олон болох болтугай. Баярлалаа. Subscribe. 4-р цэцлэгээ станцын энэ улаан халганаас за эсрэг талд нь энэ замаар орноо. За энэ замаар бол нэлээд явна. 400-аад метр явсан болов гэж бодож байгаа. Яг замаа дагаад явнаа. За тэгээд хэсгийн шорон замаар ороод одоо зүүн гарт тал руугаа замаа дагаад бас иргэнэ. Тэгээд зүүн баруун хоёр талруугаа сольж байгаа. За тэгээд энэ ч нэг шар байшин байгаа. Гэхдээ энэ бол биш. За тэгээд энэ шар байшингийн энэгээр баруун гарт ширгээд шорон замаар орно. Шорон замаар багцаагаар нэг 150 м яваад баруун гарт тийш эргэтэл одоо манай бартер болох байшин бол энэ харагдаж байна. Зүүн гарт талд. За одоо энэ хаалгаар ороод одоо бидний бартер болох газар энэ байна да. За одоо энэ сайхан дөнгийсэн сайхан байшин бол бидний зорин ирэх газар байгаамаа. За тэгээд 1 сарын 26-ны нэм гарагт уулзцгаая. Найзуудаа бүгдээ өргөнөөр ирцгээгээрэй.